Зохиолч Пүрвийн Алтан туул. Тойрогт мөчлөг. 3 дугаар хэсэг. Тэр шөнө ягаад чим тогоогийн зүүдэнд дарив их л тод дорж тогоогоос өшөөлөрн сөгдөж тогоо түүнийг босгох гэж хичээсэн ч босохгүй сүхрэн суусаар байна гэж зүүдэлсээр өглөөтөө залгажээ. Зүүдэнд ирсэн дарвийн төрх ихэд гундуу ядарсан байснаа нь сэрсэн хойнонж нүдэнд нь тодхон харагдах тул тогоо эртлэн босоод мандаж буй наранд сүү өргөн дарвийн зам мөрийг цагаан байлгаж цаашдын амьдрал нь дардан байгээ хэмээн хичээнгүйлэн даатхан гуйж байлаа. Хайр гэж инэрэнгүй учир нь олдохгүй хоосон аж. Хаягдаж хоцорсон хойноч хайртай хүндээ өшөрхөж чадахгүй дэндүү хайртайх үзээ. Олон жил өнгөрчээ. Буянтай хүний ачаар амь аврагдсан дарвийн бие дахиж өвдөж зовоагүйж нэлхуурс нь хүн болохгүй зовоно. Манцуудаа жаахан байхдаа өвдөж зовдоггүй өрс нь хөлд ороод газар гიშгэд эд хөөрхөн болоод ирэхээр л учир нь үл алдах шалтгаанаар эцэг эхийнхээ элгийг ихшин голыг харлуулад Тэнгэрийн орноо зорж одно. Зовлон шаналнд туйлтай хүртэл дарагдсан сүү өргөж бурхан залбирсан нэгэн болон хуурч байлаа. Төрсөн үрс нь хүн болж тогтдоггүй учрыг даруй ойлгохын дэдээр ойлгож байвч засаад залаад өгөх хүн даанч байсангүй. Өөрийнх нь амийг аварч дахиад ирэх хараалын хар хүчийг хариулж өгсөн буянтан дээр 3 дахь хүрээ алдчихад ханаа дагуулan ирэхэд мөнөөх буянтан насны ирэхээр Тэнгэрийн орноо зорчихсон байлаа. Аргаа барсан дарим хөгснөөс өршөөл ирж өлмөд нь сөгдөн мөргөөдч болов хийсэн үлээ буцаануу гэж гуйхаар зориг шулуудан 16 жилийн өмнө орхиод гарсан тогоо хүүхнийг зорив. Цэл залуухан насандаа орхиод гарсан дарвийг хүнтэй ханилж хурмаа хэдлэн эргээд ирнэ гэсэн итгэлээр хүлээсэн тогоо эцэгтэйгээ жигтэйхэн адилхан хүүгээ тэврээд өмг түшиг болсон ээжээсээ хагцсан хорвоод түшээд авах хүнгүй ганцаардаж хоцрохдоо мах цусных нь хилтэрхий хөөхөн үрийг нь төрүүлчихэд байхад хүн чинээ бодож ирээгүй дарвийг эхийг минь хөдөөлүүлэхэд хүрээд ирэх бах. Өрх толгойлж айл болсон ч гэлээ хайлан сууж байсан ус байна да. Хөөхий эхий минь хойчин буян туслахаар ирэх баха гэж бас л хэдэн хоног хүлээсэн ч тэр ирээгүй. Ерөөс тогоо дарвийн араас байнга л хэл сураг тавьж бие нь өвдсөн хүүхдээ алдсан гэх бүрээд сэтгэл цалгин өмнөөс нь өр өмтөрдөгч дарив харин түүний ганц ч удаа ийн дурсаж байсангүй. Ямар таал хөөхий эхийг нь насан хутгийг олготож мэдэлгүй өнгөрчээ. Эрхэвш хүн байна да. Хэдий өөрт нь дургүй хойноос нь хараалж атга гуйлгсан ч нэгэн цагт ханилж авсан бүсгүйхийн их царай төрхийг нь хараагүйч өөрөөс нь үлдсэн үрийнхээ эмэг эхийг өнгөрөхөд туслаж дэмжих хүнгүй органц бүсгүй туслахаар ожилгүй л яхав. Монгол хүний сэтгэл тийм байдаг байна. Тогоо хүүхийнхээ төрсөн өдөр, ээжийнхээ өнгөрсөн өдөр, өөрсдийнхөө танилцсан өдөр, нэг гэрт орсон өдөр гээд дарвийг ирж болох бүхий л өдрүүдийг сэтгэл дэнслэн хүлээдэгч тэр эрхэн бүхэл бараас өдрөнж харагдалгүй бүтэн 16 жил өнгөрчээ. Хүүн өндөр ханхгар биетэй сайхан залуу болон өсөж ээжтэй жигтэйхэн хантай бараатай сайн хүү болон төлөвшөж байлаа. Тогоо энэ олон жилийн хугацаанд хүнтэй гэрлэж бараалалгүй ганцаар авж органц хүүдээ бүхнээ зориулж явлаа. Түүнийг их эрчүүд олон тааравч тэрээр хинтээж ойртож дотноссон удаагүй. Түүний сэтгэл зөвхөн дарив уяатай байж аавтайгаа адилхан хүүгээл хайрлах орон зай байдаг аж. Өглөө эртлэн боссон тогоо цайс үнийхээ дээжиг өргөчгөөд хүүгээ хичээлд нь явуулаад ойж байсан дээлээ гүйцээхээр суудал сэтгэл нь дэнслээд тогтож өгөхгүй байсанд босч шин цай чанаад хүүгээ ирэхэд жигнэж өгөхөөр бидэн бууз чимхэд суудал хашааны хаалгыг зохих сонстов. Хашааны хаалгыг нь дүн дан хэлгэн зохих тэр зохиолд нэг л танил мэт. Мартагдсан аялгау сэргэх адил зүрхэн түг гэтэл зохилож дарив гих бодол тархинд нь гялсхийн харвав. Тийм ээ. Цэл залуухан 20 настай байхад дарив түүн дээр ирэхдээ ийхүү хаалгыг нь зохидог байсан.
Нэг урт, нэг богино, дахин 3 ойрхон цохилт. Тогоо үнэхээр мөн үү гэх шиг хэсэг хүлээзэн нь зогсоход мөнөөх 3 ойрхон цохилт түг түгхийн сонсогдож мөн байна хэмээн зүрхэн чарлах шиг санагдах үед үсээ нэгэлээд бушуухан гарав. Дарвийн гэртээ эрэхтэй зогтдог байсан хаалганы цохилтыг бүртэл тогоо мартаагүй хүлээж суухад дарив харин түүнийг ортоос мартаж ийхүү хаалга зогхох нь түүний хувьд зүгээр л хэвшил болоод хадгалагдчихсан байлаа. Тогшоо цохиж байгаа энэ хаалганаас нь ямархуу дүр төрхтэй хүн гарч ирэхийг ч дарив бараг мартсан гэхэд хэлсдэхгүй. Хашааны хаалган дээр хоромхон зур ирсэн тогоо нүдэндээ нулимс мэтгнүүлсээр хаалгаа тайлав. Урдын адил сүрхий чамин хувцас өмсөж сайхан үнэр сэнгэнүүлэн ярилцтал инээж угтаагүй ч сүрхий чамбаа их нэртэй гэдэг нь харваас илт байлаа. Бүрэн үйтэн ухаар дээлийг ширхэгч хунайцгүй толитол эндүүдэж дээр нь нэг ч үрчлээгүй шар дурдан бус жавхаад л ороож толгой дээрээ саарал бүрхмолгайг хилтэй дүүхэн тавьж орос хороомон гудал гялалцтал тослон өмсөж өдийн насны хүн ийм л байдаг даа гэмээр намбас суусан харагдана. Галзавтай нүднийх нь харцсанд харин гансрал харуулслын улмар тодхон үлджээ. Тоогоог хараад гэрвчсэнгүй нэмсгэлсэн дарив амар минь сууж байна уу хөө хэмээн гэмшингүй мэндэлхэд хоолой дээр нь нулимс аргаад байсан тогоо толгой дохиод гэртээ орохыг занган гараараа дохив. Дуугарах гэхээр уйлчих гээд байсанд дарвийг гэртээ оруулаад хэсэг агаар амьсгалан тайвшраад араас нь орвол дарив ихэд хүнэрхүү цэмцэн сууж байлаа. За, сайн уу дах уу? Сайн явж өргөө. Нулимс нь юу юугаа асгарчих гээд түүнийг ихэд зовоно. Сайн сууж байв уу? Алив нэг үнэрлээ дээ. Гэсээр дарив босч ирэн тогоогийн духан дээр үнэрлэхэд нэг тийм үгээр хилэмгүй дотн мэдрэмж сэтгэл базлан цэцэг цэврүү шиг сайхан залуу насанд нь хайрлан жарганаа хэмээн хайр сэтгэл хамаг нандин бүхээр нь тоглож томоо гэцтэй хүүхнийг уйлуулад хаяж явсан нь энэ олон жилийн дараа анх удаа бодогдон өөрийг үзэх хөв. Тогоо толиотой сайхан эмэгтэй болжээ. 2 салаа гизгээ нэг болгон шүлжиж саарал дайланбан тэрлэгэн дээр нэмгэн дурдан бүс бүсэлсэн нь бэлхүүсийг нь жавхаад л барьж уламж үзэгслэн гоо харагдуулна. Дарив ийм л сайхан бүсгүйг өрцгийг нь дэвтэх үүртэйгээ орхиод гарсандаа өөрийгөө зүхэд сув. Хэдий сайхан бүсгүйтэй гэрэлсэн ч үр хүүхэд тогтохгүй гашуун зовлонг даримт жавганцтай холбон хорсож явсан дарив өрц дэвтэх анхны үрээ эхээс төрөөд уйлах дуугнж сонсолгүй хаяад явсан тэнэг залуу насныхан шийтгэл байсныг ухаарах шиг болов. Өлмид нь сүхрөөдч болов өршөөл инэрл хүснэ гэж зорж ирсэн хөгшин байсангүй. Аль эртээс насны нар нь харж хадан гэртээ оджээ. Нэг нь гэрвшин гэмшиж нөгөөх нь хүлээж цөхөрсөн бас баярлаж уулзсан 2 хүн хэсэг хугацааны дараа хэн тайвшран нилээдийг хуужилж зовлон жаргалаа сэтгэл хантал ярьж уужирсан дарив хүүгээ эрхийг хүлээж суув. Хашааны халга түг хэдэл зогхоход тогоо гарч дарив ихэд сандран нэг босон нэг суун догтлоо. Төрсөн цагаас нь хойш царай зүсийг нь ч хараагүй анхны үртэйгээ танилцсан гэхээс халуухан санагдана. Өөрийг нь өвдсөн мэт дурайсан өндөр ханх гар биетэй сайхан хүн орж ирээд гэрт нь сууж буй орь танихгүй эрийг гайхан харснаа. Сайн байна уу та? Хэмээн сонжингүй харан мэндэлэхэд нэг их гашуун цээжүүд нь огшиж дарив сайн хүн минь хэмээн арайхийн дуурав. Зүрхэн цээжинд багтаж чадан оволзож миний төрсөн хүү их том болжээ гэх халуун бодол сэтгэл сэмлэнэ. Гүүдээ дээжлэн тавьсан цайгаа барьж халуун хоол урдан дөхөөсөн тогоо ямар нэгийг хэлэх гээд байгаа аятай дүлгэнэхэд ухаан сууж том болсон хүн дотроо ямар нэгийг бодо бололтой өөртөө жуумгнад сув.
Ямархан халуун учрал болохыг огт тааварлаагүй хүү? Ээжигээ цай хуваалцах хантай болжээ гэж дотроо бодон жуумалзаж суужээ. Хүүгээ хооллож дуусахыг хүлээж суусан даруй ус гүйлгэнсэн нүдээр хүүгээ ширтэж нэг их цаашаа дорой дуугаар айлав. Аав нь хүүгээ үнэрлээ. Тэгэхэд тогоо хажуунаас нь миний хүү аавда үнсвэл. Миний хүүгийн аав шүү дээ. Төрсөн эцэг чинь гэв. Юу болоод байгааг ухаарч амжаагүй хөө дуртай дургүй босч даривт тухайгүй үнсүүлээд буцаж суухдаа огт бараа зүсийг нь харж байгаагүй танихгүй хүн гэрт нь ирчгээд аав нь гээд сууж байгаад дургүйн ч хүрэх шиг болов. Тийм ээ. Хүү аав гэж ямар хүн байдгийг мэдэхгүй. Түүнийг ухаан орох цагаас хөөд ээж эмээ гэж хоёр хүн л байсан. Бүр жаахан байхын л эцэггүй хүүхдийн толгой дам хэмээн хав ойрхонд адлагдаж өссөн. Төрсөн өдөр нь болох бүрээд хөөрхий ээж нь аав нэрж магадгүй гээд цай хоолоо дээжлэн тавьдаг байсан ч өдөө том болтол нь энэ эцэг гээд байгаа хүний бараа дүрсэн битгий хэл сурган сонсогдож байгаагүй. Өгшин ээжийг нь өнгөрчгөөд байхад муу ээжийн хэнийгний хүлээн цөхөрж шөнө болгон ганцаараа уйлж өглөө нарнаар хүүгийн минь эцгийг сайн явуулаарай гэд сүү өргөдгийг хүн мэднэ. Гэвч тэр хүн оргүй хоосон байсаар өнөө хүрсэн. Жаахан байхдаа айлын хүүхэд зодчхоод аавд нь зодуулж ээжд нь элдвэр хэлүүлж явхад хөөхөө юм уу эмээ нь майжигнан очиж өмөөрдөг байсан. Аав гэх үг, аав гэх хүн хүүгийн амьдралд огт байгаагүй. Гэтэл тэр ор мөргүй сураг чимээгүй хүн өнөөдөр гэрт нь ирчгээд сууж байдаг. Хүү уурлах гэж чадсангүй, бас баярлсангүй. Түүнд юроос ямар ч сэтгэл хөдлөл илэрсэнгүй. Амьдралд нь ортос байгаагүй хүнийг хөөгөөд явуулмаар санагдавч. Миний хүүгийн аав их мундаг ухаантай сайн хүн бий. Нэг л өдөр хүүгээгээд ороод ирнэ. Тэр цагт миний хүү тэр хүнийг ижин шигээ харилдаг юм шүү. Гэх ижинх нь үг бодогдно. Ээжийнхээ ярианаас өөрт нь аав байдаг гэдгийг мэддэг. Ээж нь сайхан залуу насаа зөвхөн тэр хүний хүлээж өнгөрснийг мэддэг хүү хаяа аавтайгаа уулзах уулзалтыг их л сайхнаар төсөөлдөг байсан ч яг цагаа тулгаад ирэхээр амьдрал төсөөллөөс огт өөр аж. Түүний төсөөлж байсанчлан ямар ч сайхан учрал тохиосонгүй. Хэдийгээр аав гэгдэгч энэ хүн хүүгийн өмнө гэмссэн, гэрвшсэн, өршөөл ирсэн нүдээр царайчлангуй ширтэж халуун дулаан яриа өрнүүлэхийг хичээвч тэр хүний ааш аяг хуурай хоосон ямар ч наалдацгүй санагдана. Тогоо хүү хоёроосоо уучлал өршөөл ирэн гэмшсэн сэтгэлээ задгаалсан даруй. Тэр орой болсон хойно хүүгээ нэг үнсчгээд хандаа очихоор гарав. Хайсан хаягдсан хинхнийхэн сэтгэл амарчээ. Бэрдэж авчирсан бүхнээ хүүдээ өгчгөөд дарийн мэмэгний зурагны өмнө цөхрөн өршөөл ирж сэтгэл доторх бүгдийг нь уудлан гаргасан даруй сүүн цагаан сэтгэлд тогоо бүсгүйд хүүдээ бас ихэд хоргодож явмааргүй санагдавч гэрт нь түүнийг ториотол хүлээж суугаа зовлон нэгт хандаа бас яаран гарчээ. Өчнөн олон жил бөглөрсөн сэтгэл нь сая л нэг тай тарах шиг. Би чинь үртэй хүн шүү дээ гэх халуун бодол сэтгэлд нь нэг л таатай. Тэр удам залгах сайхан хүүтэй хүн ажээ. Тогоо хүүхэн хүү хоёртойгоо уулзаж аль хэдийнэ насан эцсэн дарим хөгшнөөс уучлал өршөөл хүссэн даруй одоо л үр хүүхэд минь тогтож магадгүй гэх горь тээсэн ч юм гэдэг санснаар болдоггүй хор байж. Ханилан суун 20-од жилийн хугацаанд 6 сайхан үрсийн эцэг их болцгоосон ч тоодгорхон баривчтай хөөрхөн үрсээ үхэлд булаалгасаар цэл залуухан наснаасаа хагцхын зовлон живсэн тэд эд дунд насандаа дахин охин төрүүлсэн нь мөнөөх сүнжидмаа. Сайн хүний буйрнаа сүнжидмаа охин хүн болоо зогсохгүй араасаа төрсөн тэлсэн 2 дүү дагуулсан нь цуглагмаа сүнэр унаар. Эцэг эхийнхээ наран болон мандаж хагцалд эзлэгдсэн зүрх сэтгэлийг нь хайраар дүргсээр ирсэн 3 хүүхэд нь тус тусын заяа тавилангаа
Элээж дуусах гар өсцгөөсөөр. Сүнжид-маг 13 настай, Сүгэлэг-ма Сөнөрөв нарыг 9 настай байхад Дулмаа нэг их өвдөв. Өдөөний айлын зуны орой ажил эдвэрнэж, даруй охинтойгоо аахар шахар ажиллахын төлөө түлшээ оруулж Дулмаа хүүтэйгээ үхрийн зэлэн дээр бөгтөгнөн. Сөнөрөв туглаа татаж Дулмаа үхрээ саад зудал гэнэтхэн хотны ноход учиргүй боргон шагaldаж, хот захлан хэвтэж байсан хонь ямаад майлалдан хушуурж, үхэр тугал мууралдан, уяатай байсан морд янцхан цовхчин хоромхон зур юу болоод өнгөрсөн нь мэдэгдэхгүй бөө шууган болоод өнгөрчээ. Тэрүүхэн зуурт яав ийв юу болов гэцгээгээд өнгөрсөн тэд тус тусын хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийцгэж эхлэв. Гэнэт Дулмаагийн сааж байсан үхэр ямар нэгэн зүйлээс үргэн Дулмаагийн үүр дээрх хувинтай сүгшгэлж саад суусан эзнээ дайрах шахам эргэж хөх махан чичрэн цааш харайхад Дулмаа "Хаай хөж" гэж нэг орлоод сандалтайгаа өнхрөн очив. Хувинтай сүү асгарч газар дунсан Дулмаагийн нуруугаар хүйд дан босч чадалгүй учиргүй дагжин чичирч эхлэхэд Сөнөрөв ээжээгээ татаж босгох гэж чадалгүй хэн нэгэнд тэрүүлсэн аятай тэр цаан шидэгдэн унав. Тэднийг харсан даруй огттойгоо гүйж ирээд хоёр охин Сөнөрөв рүү угсгийж, даруй харан эхнэр рүүгээ гүйж очив. Дулмаагийн хар хөс зутхан хамаг биеийн чичирхэлж жигтэйхэн даарсан хүн аятай эрүү ам нь хавшина. Чухам юугээж дариад өнгөрснийг мэдээгүй тэд бушуухан гэртээ орцхон чаддагаараа баахан арц ган гуугуулан өөрсдийгөө ариулаад өнгөрчээ. Энэ оройноос хойш Дулмаагийн бие учиргүй өвдөх болов. Даруй 3 хүүхдээ орхиод эхнэрээ аван төв бараадаж эмнэлэг домлогоор өчнөн явавч тусыг олохгүй байсанд бас ч гэж нэг үе бодвол цаг тавирсан захиргааталтын үе үгүй болсон үе тул гандан хэд орон номон шуулж гандангийн ламын зөвлснөөр Дулмааг 9 шөнө дараалан гангар арцаар ариулсан сүүнд оруулж цагаан хоол идүүлэн сүр сүлдээг нь дуудуулж номон шуулаад гайгүй болжээ. Дарийн хөгшин насан хутгийг олж бурхны орноо зориод хэдэн жилийг ардаа үджээ. Хөгшний дамар хүчирхэгжин зовлон сүнсийг олзлон газрын судлаар дагуулан амьд хүнд наагч хөхтөлд хөө биед тал толгойд альбан өөрийг нь хүчирхэгжүүлэгч эзэн биегүй болж хүчээ алдан газрын судал дахан хэдэн жил хэс үжилжээ. Завсрын ертөнцөд хорогдогч зовлон сүнсийг олзлон тэдний зовлон гансарлаар холдогч нэгэнд хүчээ алдсан альбан завсрын ертөнцөөр зочлож чадалгүй газарт хадагдан үлджээ. Халаг хувхаа ясны шатсан үнэрээр хооллогч эзэн минь хаач чхов. Гансрал ганихрлын дуунаар сэрээгч хүн дүрстэн хаачв. Хомхой толгоогоор хүч харьлагч эзэнтэн минь хаачв. Завсрын ертөнцийн хаалга хаагдаж зовлонт бие минь хүчээ алдчихв. Халаг хаачих вэ би. Хөхтөлд хөө биед тал толгойд альбан ийхүү гансран дуулж газрын судал даган явна. Гэнэт хачин танил үнэр хан хийхэн тэр. Эзэн хөгшний зараалаар завсрын ертөнцийн зовсон сүнснүүдийг олзлон газрын судлаар дамжуулан наасан эдэр эрийн үнэр. Азар сэрүүн сэвэлзүр салхитай өдөш болж аргал хомоол ариун үнэртний үнэр гарсангүй. Ихэд баярлсан хөхтөлд хөө биед хөх толгойд альбан амьд хүний биед наалдан хүчрхэгчхээр өнөөх эдэрмэг эрд ойрттол хүзүүн зүүсэн сахиуснаас цагаан гэрэл цацран галын дөл биеийг нь тойрон хамгаалаад ойртуулсангүй. Гэтэл өөр нэгэн үнэр альбан ховсдох мэт татан тийш эргэв. Үнээ цаад цугаа эхнэрийн бохир цусны үнэр. Альбан цагаан сүүнд ойртохыг хүсэхгүйч бохир цусны үнэр ховсдох мэт татахад өөрийн ирэхгүй тийш зүглэв. Хөхтөлд хөө биед альбан харсан амьтад өргөн хуйларна. Бохир цусны үнэрээр эмэгтэйд ойртсон альбан сарын тэмдгэн ирсэн Дулмаагийн ар зоонд очиж наалдав.
Эзнийхээ ар зоонд наалтсан аимшигт төрхтэй альбан харсан үнээ нь үргэж эзнээ унгаагаад давхиж оджээ. Амьд хүний биед наалдан ихэд хүчрхэгчих альбан дулмаагийн амьд эрчмийг сорон ихэд таатай. Гэтэл гай газар доороос гэгчээр өнөөх эмэгтэй ариун газраар явах болж гандан хийдийн ариун үнэр асаасан зулын гэрэл альбанг хуйхлах шахан зовоож байлаа. Гэвч альбан дээшилсээр эмэгтэйн шилний хонхорхойд хэсэг тогтов. Гэтэл эмэгтэй орой харанхуй нөмрөх үес далай мэт цагаан сууг ариун үнэртнээр арвилан орох болсонд альбан дахин хүчээ алдаж гансрал ганихралын дуу хадаасаар доошилж байлаа. Альбан эмэгтэйн биенээс зугтаж үснийх нь үзүүрт хэсэг хоргодов. Гэтэл эмэгтэй дахин ариун номын газарт очиж ариун ихшиглэнд дуун цуурай хадаан чихэнд нь цуурайтахад эцсийн хүчээ шавхан yoолсон альбан эмэгтэйн биеэс бүрмөсөн салж yoолон тарчилсаар дахин газрын судал даган урсаж одов. Ээж аваагаа хоног тоолон хүлээсэн хүүхдүүд 3 том хүн шиг арын ажлаа амжуулна. Сүнжид маа дүү нараа удирдан ар гэрийнхээ ажлыг зохицуулж өглөө нарнаар оройн бүрийнхийгэр ижигээ дуурайн цайн сүнийхээ дээжийг заавал өргөнө. Дулмаагийн биеэс хөөгдөн хүчээ алдан ихэд ядарсан альбан газрын судал даган урссаар мөнөөх газраа дахин ирэв. Мөнөөх эдэрмэг эрийн үнэр тодоос тод үнэртэх том цагаан гэрт орохыг хичээвч гэрт орсон цагаан гэрлээ сүрдээд орж чадалгүй тойрон эргэлдэж бүрийн цагаар гансран ганихралын дуу гарган дахин эргэлдэнэ. Олон гүйдэл амьлах чөтгөрийн цагаар овоо хүчрхэгдсэн альбан дахин гэрт орохоо зүтгэсэн ч гэрт орсон цагаан гэрэл альбан тэр цаана шидэж орхив. Гэтэл гэрээс хэн нэгэн гарч ирэн хөөгтөө сүмүзүүлсэн альбанг амьд хүний халуун гараар бариад авах нь тэр. Шүүн дунд хэдийн өнгөрсөн хойно гэрээг нь ямар нэгэн амьтан шүргөөгшүү болоход сэрсэн сүглэгмаа охин хэсэг эвдснээ бие засахаар гэрээс гарав. Гэтэл гэрээг нь тойрон жижигхэн хөөгтөл сүм үлсэж байлаа. Гайхаж хачирхсан охин өнөө хөөгтөлийг барьж авахаар араас нь хөөцөлдөнгүй. Охин ойртоод очихоор л хөөгтөл зүхтах мэт цаашлана. Хүүхдийн гэнэн зангаар ямар нэгэн гоё тоглоомтой болохыг хүссэн сүглэгмаа өнөө хөөгтөлийг барьж авахаар хамаг хүчээ дайчлан хөөцөлцөөр арайхийн барьж авчээ. Энэ өдрөөс хойш альбан эзэнтэй болж охины ардагзанд гүн гэгчин тухлан суужээ. Тэнгэрийн орноо зорьсон эзнээс нь хойш альбан эзлэн авсан эзэн нь энэ охин болов. Охин өсөж томрох тусам альбан улам хүчрхэгчин охины оюун бодлыг удирдан түүнийг ёс бус зүйлд урайлан дуудаж тэгэх тусам охин улам хорон хайрлах энэрх сэтгэлгүй нэгэн болж өсөн торнож байлаа. Хүүхдүүд өсөж томорцгоон дарив дулмаа нарын насны нар хэл бийжээ. Төрсөн эгчийнхээ нөхөрт сэтгэл алдарсан сүглэгмаа доржийг өөрийг нь бус эгчийг нь сонгосон жөтөөрхөн ерөөс энэ орчлонд хинч өөрт нь хайргүй өөрийг нь гих хүнгүй санагдахад бачимдсандаа боож өгөх шахна. Эгчигээ хурам хийснээс хойш гэртээ хэсэг тогтсон тэрээр хавар боломгоц эцэг эхийгээ алингөтөө өдтэй мөнгө болох үед зүйлсийг хуу хамаад хэлчмээ өгөлгүй хотын машинд сууж одов. Төм түжигнэж бом бужигнсан их хотод ирсэн сүглэгмаа гэрээсээ авч гарсан зүйлсээ мөнгө болгоод баар цэнгэний газраар хэсэг зугаацав. Цэнгэний газрын бохир үнэр альбанг улам хүчрхэгжүүлж эр хүний хөлсний үнэр альбанг улам тэтгэнэ. Өөрөө ч мэдэлгүй хөөгтөлд хөөбид тал толгойд альбангийн эзэн бий болсон сүглэгмаа шөнийн цэнгэний газар хэсч арх дарсаар хөгжөн тасарч унтлаа уйлж өглөөс эрэхтэл ямар нэгэн буудалд хэн нэгэн ирийн өвөрт сэрнэ. Угаас зүс царай тунгалаг бие хаа сайтай сайхан бүсгүйг ирчүүд дайлж цайлан танилцаж буудалд хонох дуртай байлгүй яахав. Иймэрхүү маягаар бүтэн жилиг үдсэн сүглэгмаа халаасны хулгайж иртэ танилцсаар шөнийн цэнгэний газар хэсэн шовдож өглөө бүр буудалд өөр ирийн өвөрт сэрхэн эрс багсав. Мөнөөх халаасны хулгайч залууг Батаа гэх бөгөөд тэрээр сүглэгмаад үхэн хатан дурласнаа гайхан сүглэгмаач Батаад баг багаар татагцаар тэднийд очиж хэсэг амьдрав.
Бата өглөөд ажилдаа мэд гэрээсээ гарч оройд нилээд мөнгөтэй заримдаа бүр алт манайдан эмэг бөгж үнтэй гар утас хүртэл авчирна. Авчирсан мөнгөөрөө сүгэлгмаа гоёж үнэтэй ресторанд хоол идэн гадуур зугаацаж кино үзэн өөрсдөө бол жигтэйхэн жаргалтай хосууд байлаа. Батагийн аав ээж ах дүүс сүгэлгмаад ихэд дургүй бөгөөд тэд хүүгийнхээ юу хийж ямар мөнгөөр амьдрдгийг үл мэднэ. Сүгэлгмаа хотод ирээд 2 жил гаруй хугацааг хотод үдэж тэр хугацаанд гэр бүлийнхэнтэй огтхон ч холбоо тогтоосонгүй. Шинэ жил хаяанд иржээ. Эх хот өнгө засан хаасайгүй сүлдэн модны чимэглэл өнгөөр солонгорно. Сүгэлгмаа жирэмсэн болж гэцэндэг хүүхэд нь 2 сар болж байгаа тул Бата баяраар ар гэрийнхнийгээ гэртээ урьж баярт мэдээгээ дуулгахаар зэгчээ. Хэдийгээр халаасны хулгайч гэлээ эрүү зөөлөн сэтгэлтэй тэрээр эцэг ихтэй бол хамгийн сайн хайртай хүн. Гэтэл аав ээж нь ягаад ч юм хамгаас хайртай сүгэлгмаад нь ихэд таагүй хандах тул түүнийг хүүхэдтэй болсон мэдээг сонсоод хандлага нь өөрчлөгдөх байхаа гэж найджээ. Баярын өдөрч болж гэр бүлийнхэндээ зориулан баярын ширээ зассан Бата сүгэлгмаа хоёр тэднийг эрхийг хүлээж сов. Хаалганы хонх дуугарч гэр бүлийнхний нэхнээсээ ирж эхэлцгээхэд сүгэлгмаа нэг л таамуудаа болж хордлого өгөөд байна гэх шалтгаанаар орон дээр хэвтчгээд баярлаж хөөрцгөлсөн хүмүүсийн ур амьсгалыг эвдэж байлаа. Бата харагдаж царайчилсаар босгож ирсэн ч баярын ширээн цуусан сүгэлгмаа халбах сэрээг унгалан ийш тийш цэвхэлзэж ур амьсгалыг улам эвдэж эхлэв. Сүгэлгмаагийн таагүй байдалд дургуйнд хүрсэн Батагийн ах эгч нар уван цуван явцгааж дөрүүнээс хойш цэвхэлзэж явхалцсан сүгэлгмаад ихэд дургуйнд хүрцүүлсэн хадам ээж аав нь ч явхаар зэхэж байлаа. Гэтэл дайран дээр давс гэгчээр Батагийн тавьсан халамж хэтэрч тэр оройн баяр бөөн хэрүүл хараалаар дуусав. Миний хайр яагаад байгаа юм бэ? Төрөөнөөс хойш цэхэлзээд амтан хүнж тайван суулгахгүй. Хүмүүсийн баярыг нурааж орхилоо штэ. Би яасан бэ? Байдгаар ойлоо. Би өвдөд байна гэд хахад заавал хачин золбын юмнууд цуглуулад хүн зовоогоод авах юм. Гэсэн сүгэлгмаагийн үгс хадам ихийнхэн зүрхэнд зүү шигтгсэн мэт сонсогдож нүд нь ууртаагаар гялалзан хэл амаа билүүдсэн хөгшин. Хөөёртөө хиний дэрчгээд хэн болчгоо том хуцаад байгаа гүлэг бай чи. Золбын юмнууд гинүү? Миний хүүхдүүд золбын юм уу? Эсвэл хөгшин бид хоёр золбын юм уу? Хойноос ирээд хот минийх. Хотонд ирээд хонь минийх гэгчээр яасан даварсан шулан бай чи. Маргааш гэхэд хүүгийн минь байрыг суллаа зайлаарай чи. Гэснээр бөөн хэрүүл болж хүүн элдвэр хэлүүлж доромжлуулж буй эцэг ихээ биш сүгэлгмааг өмөөрөн бөөн юм болов. Сүүлдээ Батагийн эцэг тест сууж чадсангүй бололтой Батааг заамдан авч цохин унган Батагийн хамраас цус садран урсгад түүнийг харж нүдээ том болгосон сүгэлгмаа. Мос ангуулагчид та нарыг сайн явахыг харнаа. Миний нөхрийн хамарнаас цус гаргана гинэ. Тэгвэл энэ цусыг уу? Би та нарыг харааж байна. Үе удмаар чинь харааж байна. Энэ цусаар дамжуулан бүгд үхэж хатаасай. Химэн муухай орлож Батагийн хамарнаас гарсан цусаар тойрог үүсгэн зурж бүгд энэ цусаар дамжуулан үхээсээ химэн хараал урсган орилж гарахад сүгэлгмаагийн аимшиг төрхөөс жиргсэн хөгшин эцэг нь хүүхнийг түлхэж унгаад эмгэнээ хөтлөн гарав. Ордуу тавин орилох сүгэлгмааг Бата харагдах сонстон. Сүгэлгмаад биш төрсөн хүүдээ жигтэйхэн гомдсон эцэг их хоёр толгой гудаан шатуруудан алхана. Батагийн авд хүчтэй түлхүүлж унсан сүгэлгмаа баахан орилж уйлж байснаа тэгсгээд унтаад өгөхөд Бата сүгэлгмаагийн заваартуулсан цусыг угааж гэрээ цэвэрлээд хажуугаар нь орон хэвтэв. Түүнд элдвэр хэлүүлж хөөгдөж гарсан эцэг их нь биш хайртай бүсгүйнд илүү эрхэм санагдана. Хоёул тас дэврэлтэн сайхан унтаж байтал удас дуугарч өглөө эртлэн дуугарсан удасны дуу ямар нэгэн муу ёрлох шиг санагдахад Бата ухсхийн босоод удас авав. Оройхон зүг зүгээр эхнэрээ сугадаад гарсан аав нь
орноосоо унаад харвчихсан байлаа. Харуултын зэрэг хүнд найдваргүй уулзах ёстой хүмүүсийг нь уулзвал гэсэн байлаа. 3 хоногийн дараа аав нь насан эцэслэж Батагийн гэр бүлд дааж давшгүй хагцал завлан нүүрлэхэн дээр. 3 дугаар хэсэг төгсөв.